сайн бацгаана уу? Энэ удаагийн хичээл монголчууд эрхчлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн гэдэг хичээлийг үзэх болно. За энэхүү хичээлийг үзснээрээ бид хүн Монгол хүнд эх орон газар нутаг эрхчлөө гэдэг зүйл юунаас ч илүү эрхэм болохыг одоо ойлгох болно гэж найдаж байна. За 18 дугаар зууны дунд үеэр ойрод халах өвөр Монголын зарим ноёд манжин эсрэг одоо нэгэн зэрэг бослог гаргасан. Ингээд их Монгол улсаас сэргээн байгуулахаар нууцаар хилцэн тохирсон байдаг. Учир нь гэвэл 1755 онд одоо Зүүн гарын хаан тулсыг манжнаар эзэлснээр Монголын одоо төрийн тулгар төр үгүй болсон. За ингээд ийм учраас Монголын одоо тусгаар тогтнолын төлөө гэсэн сэтгэлтэй ноёдууд хоорондоо нэгдэн манжин эсрэг тэмцлийг өрнүүлэхээр шийдсэн байна. За ингээд манжчин улс бослог гаргах с 'ижиг олж мэдээд тэдний хүчээ нэгтгэхээс сэргийлэх арга хэмжээ авч урагш ноёдуудыг өөрийн тал татхааг одоо оролдож эхэлсэн байна. За энэхүү бослог тэмцлийн одоо гол манлайлал удирдсан хоёр хүн бол ойрдын одоо хойдын амар санаа, за халахын хот хойдын Чингүн жав нар байсан байна. За ойрдод болж исэн одоо баруун Монголд болж исэн бослог тэмцэл бол одоо амар санаагийн удирдлагаар явж исэн бол зүүн Монгол болон халахад болж исэн бослог тэмцлийг Чингүн жав удирч исэн байна. За Чингүн жавын тухай ярихад бол Чингүн жав нь өөрөө одоо халахыг манжнаар эзэлсний дараагаар Чингүн жавд одоо манжин хаанаас цэрэг өгч тагн нурайхыг эзлэхээр явуулсан байдаг. За ингээд энэхүү тагн нурайхыг эзлэхээр явж явах зам нь өөрөө маш хэцүү бартаа сааттай, одоо намагтай, тэгээ тэр жил нь маш хэмжээний бороо устай үер тавцсан тийм жил байсан учраас одоо Чингүн жав удирж исэн 300 цэрэг одоо цааш одоо явж дайныг өрнүүлэх одоо тувааг эзлэх тагн нурайхыг эзлэх одоо боломжгүй байна гэж үзээд одоо манжин хааны албыг хайж явсан байдаг. За ингэсний дараагаар одоо манжин хааны зарилгийг монголчууд зөрчиж эхэлж байна гэж үзсэн үднэс 2 дугаар богдын төрсөн ахыг хөнөөсөн. За ингээ 2 дугаар богдын төрсөн ахыг хөнөөсөн өөрөө монгол ноёдуудын маш хэмжээний дургуутслыг хүргэж Чингүн жав өөрөө удирж исэн 300 цэргийг одоо манжин хааны эсрэг чиглүүлж Монголын одоо бусад ноёдуудыг нэгтгэн бослог тэмцэл гаргая гэсэн одоо санааг гаргасан байдаг. За ингээд Монголын ноёдууд Чингүн жавын талд орж одоо нэгдэж одоо хүчээ нэгтгэхэд явж байтал Монголын одоо урагш ноёдууд манжид одоо урваад за ингээд Чингүн жавын байгаа газрыг манжин хаан зааж өгсөн. За ингээд бусад ноёдуудыг очиж Чингүн жавтай нэгдэж амжаагүй байтал манжин хааны цэрэг очоод Чингүн жавыг одоо одоогийн Хөвсгөл аймгийн нутагт барьж авсан байдаг. За ингээд барьж аваачаад бүх гэр бүлийг нь хамт барьж аваачаад Бээжин хотод авчиж одоо шийтгсэн. Шийтгэхдээ Чингүн жавыг огтчиж алах ялаар шийтгэж одоо 81 зоосоор зоосны нүхээр чигжин алсан байдаг. За гисэн ч одоо домогт бол өгүүлснээр бол Чингүн жав 81 зоосны нүхээр чигжиж дууссаны дараа бол үхээгүй. За ингээд үхээгүй учраас Чингүн жавыг өвчүүг хадаж уушиг зүрхийг нь одоо ил гаргасан байдаг. За ингээд ил гаргасан Чингүн жав бас үхээгүй байдаг. За тэгэнгүүт нь сүүлд нь толгойг нь тастаж одоо шонд хориотой хотын хаалган дээрээс шонд өлгөж одоо орхисон байдаг гэсэн домог байдаг. За түүний дараагаар манжин эзэн хааны нэгэн залуухан гатнаас хүү төрсөн. Тэр хүн цоохор биетэй толгойгүй хүүхэд төрсөн тухай одоо хааны ордноор яриа цуурхал тарсан байдгийг түүхэн тэмдэглэл үлдээсэн байдаг. За энэ нь бол одоо манай одоо шадран Чингүн жавын хараал хүрсэн гэж одоо манжин эрх мэдлэлтэнд ярьж ирсэн байдаг. За түүний эхнэрийг амьдаар нарсыг нь өвчөж одоо галзуу дөрвөн нохойд хайж өгсөн байдаг бол өөр хүүхдүүдийн цөмийг нь одоо цаазаар авсан. За ингээд түүний эмээ болон хамгийн бага хүү хоёрыг нь амьд үлдээ одоо нутгаар нь явуулсан боловч төд удалгүй тэр хоёр хоёулаа бусдын гарт хорлогдсон байдаг. За харин амар санаагийн тухайд бол амар санаа жанжин бол одоо бас мөн манжин төр зүтгэж явсан. За зүтгэж явсны дараагаар ойрдын зүүн гар улсыг манжин хаан эзэлсний дараагаар зүүн гарын хаан тулсыг амар санаад өөртөө авахыг манжин хаанаас шаардсан байдаг. За гэтэл манжин хаан түүнд одоо татгалцсан хариу өгсөний улмаас манжин хааны албыг орхин одоо буцаж ойрдын нутагтаа очиж цэрэг хүн ардыг цуглуулж эхэлсэн. За ингээд дахин зүүн гар улсыг нэгтгэн байгуулна гэж одоо цэрэг цуглуулж байгааг нь мэдсэн манжин хаан одоо өөдөөс нь цэрэг явуулж амар санаагийн хүчийг буцсгсан байдаг. Харин амар санаа Азлахад баригдаагүй Оросын нутаг руу одоо цугтан очиж байжгаад тэндээ одоо өвчний улмаас таалал төгссөн байдаг. За ингээд томоохон тэмцэл хөдөлгөөнүүд бол одоо дарагдсан.
За гисэн хэдий ч одоо түүнээс хойш бол маш олон бусад тэмцлүүд гарсан байдаг. Тухайлах юм бол 1800 онд гарсан Сэцэн хаан аймгийн Чуулган дарга Санзаа доржийн ардууд одоо заалд тэмцсэн хэрэг. За мөн одоо онолтоор удирдуулсан Улаастай айн цэргийн бослого, за мөн их хүрээний лам нарын бослого, за 1900 онд гарсан Инх тайвны удирдлага гарсан Улаастай 2000 зэргийн бослого зэрэг одоо бослого тэмцлүүд тасралтгүй гарсаар байсан байдаг. За үүнээс одоо өмнө монголчуудын одоо түүхэнд одоо маш бага тэмдэглэж үлдсэн нэгэн бослого тэмцэл байдаг бол Лэгдэн хааны ач хүү Бүрний вангийн бослого байдаг. За Лэгдэн хаан нас барсны дараагаар одоо Өвөр Монгол 2 жилийн дараа Манжин хаанд нэгдэж орсон. За түүний дараа Лэгдэн хааны ач хүү Бүрний ван одоо бослого тэмцэлийг гаргасан. За ингээд Бүрний вангийн бослого тэмцэл бол одоо захрын бүх одоо хүн ардыг хамруулсан маш том бослого болсон. За ингээд үүнийг одоо Өвөр Монголын ноёд болон Манжин хаадууд нэгдэн дарж авсны дараагаар одоо Бүрний вангийн бүх хүүхдүүдийг өөрийг нь одоо бүх хамаатан цаадууд бүгдийг нь хороосон. За ингээд Монгол улсын одоо Алтан ургийн одоо Чингисийн шууд хусааны хаан гэдэг хүн одоо байхгүй болсон юм байна. За ийм төвхтэй. За ингээд одоо маш олон одоо бослого тэмцэл гарч одоо өргөжсөний дараагаар бид бүхний цаар тогтнолоо олж авсан 1911 онд золгосон байдаг. За одоо энэ үеийн түүхэнд одоо дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн хүн бол халахын хэцүү ван тогтох төрөв ван байдаг. За энэ хүн бол одоо Эцэн хаан аймгийн Элдэн засгийн хошууны цэцэг ноён байсан. За хошуунда одоо сургуул, за мөн тулааны урлаг, за мөн одоо газар тариалан, за цэргийн урлаг, за мөн одоо Монгол тархины урлагийг хөгжүүлэх одоо маш том үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. За мөн мал аж ахуйг эрхлэн одоо ашиг шимийг өсгөх тал дээр маш одоо томоохон гавьяатай үйлдэлүүдийг хийсэн ийм хүн байдаг байгаа. За мөн одоо түүхэнд дурддаж үлдснээр бол Монголын бүх цэцэг ноёдууд дундаас ганцаархнаа хүүгээ хугацаагүй цэргийн албанд мордуулсан одоо цэцэг ноён гэж одоо тэмдэглэгдэн үлдсэн байдаг ийм хүн байгаа. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.